Монголын найруулагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дагтай Алтан Туяа. За тийм ингээд нийт киноны продюсер төслийн санаачлагч киноны гол дүрийн тэмцэх алба үүсгэн байгуулагдаад 25 жил болж байна. Энэ хугацаанд Монгол улсад анх удаа бодит хэрэгүүдээс сэтгүүлсэн, бодит болсон явдлаас сэтгүүлсэн, гэмт хэрэгүүдээс сэтгүүлсэн 10 ангитай кино гарч байна. Тэгээд мэдээж болсон явдлаас сэтгүүлсэн гэдэг нь бол маш одоо сонирхолтой бөгөөд одоо үзэгчдийг ерөнхийдөө шоконд оруулахаар ийм үйл явдлууд байгаа. Тэгээд Харт амхны аюул бол өнөөдөр Монгол улсад ямар хүн хэмжээнд очсон байгаа вэ гэдгийг өнөөдөр энэ киноноос харах баха. Одоо дөнгөж сая бол 4 цагта Вуд бол кино маань орсон байгаа. Маш их үзэгчтэй ачаалаад илэх байгаа. 1-2 дугаар анги орсон байгаа. Тэгээд та бүхэн ер нь бол тоо баримтыг хараад үзэх юм бол өнөөдөр Монгол улсад байгаа өсвөр насны 100 хүүхдийн 10-аас 15 амиа хорлолч насурж байгаа. Энэ бол бодит тоо. 10 настай хүүхдүүд өнөөдөр одоо масууруулах юм болон сэтгцэд нөлөөд бодисыг хууль бусаар хэрэглэж судас руугаа шахаж өнөөдөр гар хөлгөө болсон тохиолдол маш их бүрдэгдэж байна. Тэгэхээр зэрэг энэ кино бол зүгээр нэг кино биш юм. Энэ кино бол хүний алдагдсан хүсэл мөрөөдлийн тухай кино юм. Энэ бол амьдралын үн цэнийн тухай кино юм. Энэ бол сонголтын тухай кино юм аа. Тэгээд та бүхэн энийг маш сайн түгэж өгөөрөө. Хэвлэлийнхэндээ маш их баярлалаа. Бид энэ киног үзэж хайртай хүмүүсээ хамгаалснараа ер нь бол гэр бүлийг аварчулдхийн, хүүхдүүдийн амийг аврахын шүү. Ингээд та бүхнээсээ үнэхээр хичээн гулангуйч байна. Энэ киног заавал үзээрэй.